Мэргэжил бүхэн өөр өөрийн онцлог давуу талтай гэдгийг батлан мэргэжлийн ур чадварыг нь тунхаглан зарладаг World Skills буюу дэлхийн ур чадварын тэмцээн 1946 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү тэмцээн зөвхөн мэргэжлийн ур чадвараар өрсөлдөхөөс гадна тухайн улс орон оролцогчид мэргэжлийн ур чадвараараа дамжуулан дэлхийд гарах боломжийг харуулж өгдөг асар чухал ач холбогдолтой тэмцээн. Уг тэмцээнд одоогийн байдлаар 80 гаруй улс орон тогтмол оролцож, барилгын технологи, мэдээлэл харилцаа, үйлдвэрлэл, инженерийн технологи, тээвэр логистик гээд улс орны хөгжил түүжээлэх чухал салбаруудад нэвтэрсэн шинэ шилдэг технологиудыг ашиглан өрсөлддөг оюун ухаан технологийн олимп гэж хэлж болно. Манай улс дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох оролцогчдоо шалгаруулах зорилготойгоор 2014 оноос эхлэн Монгол ур чадварын тэмцээнийг мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулж шилдэгүүдэд шалгаруулан 2015 оноос эхлэн дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож эхэлсэн. 2015 онд 9 мэргэжлэр, 2017 онд 6 мэргэжлэр, 2019 онд 8 мэргэжлэр, 2024 онд 7 мэргэжлэр оролцож дэлхийн улс орны шилдэгүүдтэй техник технологийн ур чадвараараа өрсөлдөж байна. Жил тутам оролцогчдын ур чадвар нэмэгдэж амжилттай ахиулсаар байна. 2017-2019 онд гагнуурын төрөлд, 2022 онд өрг угсралтын мэргэжлэр дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл шагналыг бүрдсэн амжилттай оролцоод байна. Дэлхийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд хөтөлбөрөө шинжилж байдаг, үнэлгээгээ өөрчилж байдаг, багшийн арга зүйтэй шинэ хандлага үйл ажиллагааг тогтоож байдаг ийм өргөн хүрээний ач холбогдолтой дэлхийн ур чадвартай хүмүүс цугладаг ийм л уралдаан юм билээ. Тэгээд яг энд Монгол улс яг өөрийнхөө хэрэгцээтэй энэ хөтөлбөрүүдээр оролцож, хөтөлбөрөө сайжруулж, багш маань чадварчиж, хүүхд залуучуудынхаа ур чадвар хаана байгааг бас олж илрүүлж, тэгээд тэр дэлхийн ур чадварт хүрэхэд бол бид нар юу хийх ёстой вэ гэдгийг олж хардаг ийм ач холбогдолтой. Энэ жил дэлхийн 65 гаруй байгууллагаас манай оролцсон 7 төрлийн хүүхдийн дундаж оноо нийт улс төрийн улс орнуудаас 26 тэрэмлэгдэх хэмжээгээр бас ингэж өндөр. За өмнөх жилүүдээс бараг 13-4 байраар бид нар урагшилж ийм амжилт үзүүлсэн. За ер нь бол дэлхийн улс орнуудын тэр 700 онооны босготол хүрэхийн тулд өөрөөр хэлбэл 700 онооны босгыг авч яана гэж үзэх юм бол бидний ур чадвар дэлхийг цоцроогүй байна гэдгийг олж хардаг. Ийм бас чухал агуулга билээ. Тэгээ манай 7 хүүхдээс 2700 оноо бодны босгыг авсан. Гагнуур болон CNC токрын төрлөөр. За бусад 5 оролцогч маань 700 оноонд маш ойрхон үр дүнг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл 684-өөс 696 хүртэлх ийм 700 онооны босготой харьцсан ийм үзүүлэлтийг үзүүлсэн. Энэ ч агуулгаараа 7 хүүхдийн маань нийлбэр оноо тэр 60 гаруй улсаас 26 дэрэмлэгдэх хүртэл ийм сайн үзүүлэлтийг үзүүлсэн. Дээрээс нь манай оролцогч нар дэлхийн томоохон компаниудаас ажлын саналууд ирсэн гэмчлээ. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол ур чадвар байна. За Налах Политехник коллеж нь 1954 онд байгуулагдсан. За өдгөө 70 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. За сургууль маань 18 мэргэжлэр 900 орчим оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. За техник боловсруулах мэргэжил 5 мэргэжлэр, за мэргэжлийн боловсруулах 14 мэргэжлэр, за мөн богино хугацааны сургалтууд зохион байгуулагдаж байна. За үндсэн ангид бол 900 орчим оюутантай, 91 багш ажлагчтай. За богино хугацааны захиалагч сургалтуудад бол 300 орчим иргэн хамрагдсан. За энд бол захиалагч сургалтууд байна, хөдөлмөр нийгмийн хамгааллын институтын сургалтууд байна, байгууллагуудын захиалагч сургалтууд, за цэргийн ангийн сургалтууд гэдэг захиалагч богино хугацааны сургалтууд хамрагдаж байгаа. За энэ хичээлийн жилд бол онцлог ажлууд маань манай сургуульдаар GIS-ийн төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь болохоор техникийн боловсрол буюу өндөр хүчлийн цахилгааны техникчийг хосмог сургалтаар зохион байгуулах ийм төсөл хэрэгжиж байна. Энэ болохоор яг үгээр ажиллангаа суралцах ийм хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байгаа ийм сургалт байгаа. Энэ сургалт нь бол дархан болоод манай Налах Политехник коллеж дээр боловсролын яамны зөвшөөрлөлтөөр ингэж хэрэгжиж байгаа юм сургалт байна. Дэлхийн ур чадварын уралдаанд энэ жил бид нар барилгын цахилгааны мэргэжлэр оролцсон байгаа. За эксперт багшаар уран цэцэг багш ажилласан. Оролцогч хүүхд маань гişгт гээд манаас оролцогч маань оролцсон байгаа. 2017 оноос хойш дөрөвт удаага Монгол улсад төлөөлж оролцож байна. Барилгын цахилгааны мэргэжлэр бол
17 оноос хойш тасралтгүй оролцсон. За 2019 онд Казанд болсон дэлхийн ур чадвар оролдоонд токрийн мэрэгчлэр туулагч цогцоохон шавтайгаа оролцсон байгаа. Ингээ хоёр мэрэгчлэр бид нар одоо өнөөдрийн байдлаар оролцсон байна. Би нэг багада физикийнхаа хичээлд ер нь айгуу дуртай. Тэгээд сонирхолтой. Тэгээд ер нь цахилгааныг айгуу сонирхож энэ сургуульд орж исэн. Манай гэр чи хөдөө байдаг. Тэгээд ээжтэйгээ ярьж чад нэг өдөр хот явмаар санагдаад тэгээд хотод очиж сургууль сурья гэд мэрэгчлээ ямар мэрэгчлэр сурах гэж байгаа ингээд ээж асуухаар цахилгаанаар сурын ер нь цахилгаанд айгуу сонирхолтой гэд. Тэгээд ахтаа яриад тэгээд бүр хаа байсан ховдоос энэ Наллах политехник коллежид өрж ирээд сурсан. Тэгээд ер нь бол харанхуй орчныг гэрэлтэй болгож чинь гэдэг чинь айгуу гоо штт. Тэгэл тэр нь л айгуу гой таалагдтал орчихсон дээ. Анх бол багш юу санал тавиад тэмцээнд бэлдмээр байна. Дэлхийн тэмцээнд бэлтгэв гэд асуусан. Тэгээд би тухайн үед төвшөөрөхгүй төгсчөөд цахилгаанаар төгсчөөд ийш өгнө гэд тэгээд буцаж хавдлагаа яваад байжсэн чи багш дахиад чамайг бэлдмээр байна гэхээр би бас нэг гүй гэд хичээд нэг өдөр бодож хөвтөд. Тэгээд бодож аваад за ер нь очие бэлдээд үзье ер нь чадах юм байна. Би ер нь айгүй нэг айцтайс аахгүй. Манай сургуулиас чинь нөгөө цахилгаанаар дураах явцсан. Тэгээд тэдний амжилтыг бууруулчул яана гэх тиймэрхүү айцтайсан. Би явж чадахгүй бол яана дэлхийн тэмцээд за ер нь очиод нэг айцтайгаа нүүр тулъя гэд тэгэл ирээл бэлдэж эхэлсэн дээ. Цахилгааны мэрэгжил маань 18-аас 21 цагийн даалгавар гүйцэтгэдэг. Даалгавар буюу тест прожект нь яг тэмцээн эхлэхийн 30 минутын өмнө задардаг. За яг ямар даалгавар яг ямар өгөгдөл ирэх нь бол мэдэгддэггүй. Яг тэмцээний даалгавар задрахад хүүхдүүд орчуулагчийн хамт даалгавраа задалдаг. За эксперт багшийн хувьд бол одоо үндсэндээ ямархуу даалгавар ирж байгааг бол бас сайн мэддэггүй. За тэгээ 18-аас 21 цагийн хугацаатай 3-аас 4 өдрийн турш 2-оос 3 модуль даалгаврыг гүйцэтгэдэг. Үндсэндээ энэ хоосон ажлын байранд л усралтаас эхэлдэг гэсэн үг. За тэгээд ер нь бол техник технологийн дэвшлээс шалтгаалаад тухайн одоо жилд ямар шин техник технологи апдейт хийсэн байна. Тэр даалгаварт тусгаж өгдөг. Энэ жилийн даалгаврын хувьд бол одоо цахилгаан машины цэнэглэгч, тэгээд интернет, мэдээлэл холбоо, дан цахилгааны даалгавар өгдөггүй гэсэн үг. Тэгээд програмчлал хүүхдүүд маань 2 янзын програмчлал хийдэг. За тэгээ одоо тухайн өдрийн 7 цагийн даалгавар байна уу, 5 цагийн даалгавар байна уу, өдөр болгон үнэлгээ хийгддэг, шүүлт явагддаг гэсэн үг. Анх 2023 оны 5 сард манай сургууль дээр Монгол ур чадвар ихний шат болсон. Тэр миний хамгийн анхны тэмцээн байсан. Тэгээ би тэмцээнд бол за 2 жил гаруйтай бэлдсэн байсан юм уу? Жил бэлдсэн байсан. Тэгээд манай сургууль дээр ихний шат болоод ихний шатнаасаа гарч ирээд хоёр дахь шат нь 2023 оны 10 сард болсон. 5 хүүхэд дундаас шалгарч гарч ирээд тэгээд сүүлийн эцсийн 2 хүүхэд 2023 оны 12 сард сүүлийн шатанд өрсөлдөөд тэгээд үндэсний ялагчаар тодорч дэлхийн тэмцээнд явах тийм эрхийг хангаж байсан. Тэмцээнийхээ дүрмэнд заачсан байдаг. Тэмцээний дүрмэндээ бол хоорондоо уулзаж ярилцаж болохгүй. Тэр байтугай хоорондоо харт солилцож болдоггүй ч гэдэг юм уу. Гар утас мэдээлэл холбоогоор бас холбогдож болохгүй ч гэдэг юм уу. Ерөөдөө тиймэрхүү тэмцээний дүрмүүд байдаг учраас дүрмэндээ захирагддаг. Тэгээд хүүхд бол одоо тэмцээний одоо явцад аливаа нэг бэрхшээл гарлаа гэхэд эксперт багшийг бол дууддаггүй. Заавал орчуулагчаа дууддаг. Эксперт очиж тусламж одоо тухайн улсынхаа хэлээр их хэлээрээ даалгавраа задлчин ч гэдэг юм уу одоо тусалчин гэж үздэг байхгүй юу? Дэлхийн тэмцээний ашигладаг тоног төхөөрөмж нь манай Монголд байдгүй ч гэх юм уу. Тэгээд нэг жаахан сандралтай ер нь шинэ тоног төхөөрөмжүүдийг харангуй жаахан шоконд орох байдалтай. Тэгээд айгүй нэг хэвлэлийнхэн айгүй их ирдэг. Тэгээд
яг ажлын байр руу орж ирж ингээд зураг мураг тарахаар тэрнээс айгүй нөгөө эмзэглдэг ч гэх юм ичээд ч гэх юм нэг тэгж сандрах маягтай эхний тэмцээн ер нь тэгж тусгаж. Манай цахилгаан нь болохоор ерөнхийдөө бол гэрэлтүүлэг буюу хөдөлгүүргээд ер нь хоёр хэсгийг тэгж автоматжуулдаг. Миний нөгөө олон улсын анхны тэмцээнд араб улсад болсон тэмцээн маань 3 өдөр 23 цагийн даалгаврыг дуусгасан. Тэгээ 3 өдрийн хугацаанд эхний өдөр болохоор угсралтаа хийж дуусгаад 2 дахь өдөр нь самбар угсралт яваад 3 дахь өдөр нь програмчлал яваад тэгж дуустдаг байгаа. Тэгээд нөгөө эксперт багш нар маань дараа нь үнэлгээгээ хийгээд тэгээд оноонуудыг танилцуулж авсан. Тэгээд араб дээр болохоор нөгөө нэг шинэлэг тоног төхөөрөмж нь болохоор нөгөө тоож панел гэдэг утас шиг тийм дэлгэц орж ирсэн. Тэрнээс бусдаарч бол яг гайгүй хийчихэр юмнууд байсан. Тэгээд амжилттай 23 цагийнхаа даалгаврыг 3 өдөрт нь багтааж дуусгаад ирсэн. Франц улсын Лион хотод болсон дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд оролцсон Бацүхийн хишигт гээд хүүхэд байна. Бацүхийн хишигтийн хувьд бол одоо Налах политехник коллежийн одоо Монгол улсаа төлөөлөн оролцсон 4 дахь оролцогч. Миний хувьд бол одоо 4 шавь дэлхийн тэмцээнд оролцуулсан. Би өөрөө бол дэлхийн тэмцээнд эксперт багшаар 3 дахь удаа оролцсон. За ер нь бол оролцсон тэмцээн болгондоо оноогоо ахиулаад л яваад байгаа гэсэн үг. За ерөнхийдөө миний хувьд бол Монгол ур чадварт 2021 оноос оролцож эхэлсэн. За 2021 онд болохоор үндэснийхээ ур чадвар Монгол ур чадварт болохоор яг 1-р шатанда оролцоод тэнцээд за 2 дахь шатанда болохоор ерөнхийдөө 3 сургуулийн 3 хүүхдээс 21 онд мөн адил өрсөлдөөд тэгээд үндэсний яалагч болсон. За тэгээ 22 онд болохоор дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээн special edition гэж болсон. За тэр нь болохоор нөгөө олон орнуудад ингэж хуваагдаж бүсчилж болсон. Яг манай мэргэжлийн хувьд болохоор Австрид зохион байгуулагдсан. Тэмцээний дундуур яг зөвшөөрөх юм бол 10-аас 15 минут уулздаг. Нэг бол бүр тэмцээн дууссны дараа тэгж уулздаг. Яг л нөгөө даалгавраа багш нь мэдж байгаа. Тэгээд багш нь болохоор яг уулзахаар даалгавар нь хүүхдэд хэлээд өгч чинь гэдэг утгаар уулзуулдаг. Тэгээд яг дунд нь нэг 15-10 минутын завсралгаанаар уулзуулахаар багш нь одоо чи тэрнгээ хийгээрээ одоо тэрэн дээрээ айгүй хоцорж явж гин нөгөө хүүхд чинь тэгж хийж гин гэд ер нь амар зааварчилгаа өгж багш нараа айгүй тусалдаг. Тэгээд ер нь л манайх чинь нөгөө сэтгэл зүйч идэр авч явдаг учраас багш нь тэгэл өөрөө сэтгэл зүйчээр бас давхар ажиллана. Цахилгааны мэргэжил ерөнхийдөө бол гоё шүү дээ. Одоо хамгийн ирээдүйтэй юм хизээч одоо би бол хувьдаа хизээч яг энэ мэргэжил бол мөнгө гэж хэлэхэд ер нь бол болно. Одоо хаана гэрэл байна тэр газар л цахилгаан байдаг учраас энэ бол хизээч дуусшгүй зүйл юм бол гэж боддог. Даалгаварт юу байж болох вэ? Шинэ техник технологи хаана ямар улсад яаж хийгдсэн бэ? Дэлхийн тэмцээний нөгөө спонсор байгууллагуудын судалгаа хийдэг гэсэн үг. Бас нөгөө материалууд л бас багажнуудыг маш их судалгаа хийн. За тэгээ ер нь бол сэтгэл зүйн бэлтгэл Монголдо бас хийгддэг. Тэгээд ер нь бол нөгөө өмнө бас хүүхд маань хэллээ штэ. Хишигтийн хувьд бол багш маань сэтгэл зүйчээр ажилладаг гэж. Ер нь бол ажиллаж байгаа багшийн хувьд бол одоо судалгаа хийн, зарим үед орчуулагч хийн, зарим үед сэтгэл зүйч хийдэг. Тэгээд одоо хүүхдийнхээ ээж нь эмшгэл хоол унд одоо тэгээд юу гэдгийг идэж ууж байгаа өмсөж зөөх бүх юм л зохицуулдаг гэсэн үг. Цахилгааныг дагаж хөгжил дэвшил байдаг. Ер нь улс их орны одоо хөгжлийн чиг хандлага бол угаасаа л цахилгаан шүү дээ. За Налах политехник коллежид ажил амьдралаараа холбоотой хэн бүхэнд үеийн удирдлагууд, багш ажилтнууд, төгсөгчд, түншлэгч байгууллагууд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2025 онд та бүхний сансан бүхэн биелсэн сайхан жил болох болтугай гэж хүсье. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Манай сургууль мэрэгжлийн боловсрол олох чиглэлээр 9 дуурайг төгссөн хүүхдүүдийг 10 мэрэгчлэр 3 жилийн хугацаатай сургаж байна. Насан туршидтыг бол 8 мэрэгчлэр 1 жилийн хугацаатай. Техникийн боловсрол олох сургалтыг бол бид нар 8 мэрэгчлэр 1.5 жилийн хугацаатайгаар бэлтгэж гаргаж байгаа. За жилд бол манад мэрэгжлийн боловсрол олох сургалтанд бол нэг 700 хүүхэд, техникийн боловсрол олох сургалтанд бол нэг 250 орчим хүүхэд ингэ суралцаад нэг 1000 төр сургалтаар гэдэг нийтдээ нэг жилдээ 1000 орчим хүүхэд бол эсэж орж байна. Тэр хэмжээгээр бас төгсөж байгаа. 2015 онд бол Монгол улсаас 8 мэрэгчлэр оролцсноос манай сургуулиас токер өргөх сурагч мэрэгчлэр 2 хүүхэд маань шалгараад үндэсний ялагч болоод дэлхийн урт чадварт орсон. 19-22 онуудад болохоор өргөх сурагч мэрэгчлэр шалгарч оролцсон. Тэгээ 22 онд одоо оролцсон хүүхэд маань дэлхийн стандарт хангасан медалийн for excellence буюу одоо үндэсний ялагч гэсэн юм хос медальтай том амжилт гаргаж ирсэн байж байгаа. За энэ жилийн 24 оны Франц хотод болсон дэлхийн урт чадварын тэмцээнд Монгол улс 7 мэрэгчлэр оролцсноос манай сургуулиас бол токер, өргөх сурагч, сантехник гэсэн 3 мэрэгчлэр хүүхдүүд маань үндэсний ялагч болж оролцоод сенси токер оролцогч Нямбаяр маань бас дэлхийн стандартыг хангасан ийм одоо медалийн for excellence гэсэн хүндтэй шагналыг бол авсан байж байгаа. Саналыг бол багш нараасаа сонссон. Тэг яг оролцъё гэж өөрөө бодсон. Өөрөөхөө хэр явж байгааг хаарчигээ тэмцээнд оролцсон. Нэг өөр хор чадварыг тэгж тэмцээнд оролцсон. Тэгээд бэлдсэн хугацаа нь гэвэл 2-оос хойш 2 жил юм уу та. Өдөрт ер нь 8 цагийн бэлтгэл дунджаар хийжсэн. Тэгээд нэг 2 тэнхлэгтэй CNC машин гэдэг энэ механик үйлдвэрийн инженерчлэлийн холбоо гэдэг 7 дугаар сургууль дээр нарны гүрд аваад тэнцээ нэг бэлтгэл хийсэн. Тэнд нэг манай эксперт огч байдаг. Тэгээд Монголд үдээ ер нь нэг гайгүй машинтай гэсэн CNC-ийн төвүүд дээр очиж жоохон бэлтгэл хийгээд явжсэн. Тэгээд тэмцээний машин Эрдэнэт үйлдвэртээр ер нь жоохон төстэй машин байгаа. Тэгээд тэн дээр ер нь голцоо ажиллаж бэлтгэл янгасан. За нэгдүгээр үе шат болохоор механик тээврийн сургууль гэж байгаад байгаа шүү дээ. Тэн дээр хүүхдүүдэд 5 хоног үдээс өмнө программын хичээд ороод үдээс хойш нь машинтайгаа ажиллаж исэн. 5 хоног бүх хүүхдүүдийг тэгж бэлдээд нэгдсэн журмаар 5 хоногийн дараа нь үндсэн тэмцээнэ эхэлсэн байна. За манайхаас 2 хүүхэд орсон. Эхний 2 байрыг хоёулаа авсан. Манай одоо дэлхийд орсон хүүхэд маань эхний шатанд 2 дугаар байранд ороод 2 дугаар шатанда болохоор энэ механик тээврийн сургууль дээр болсон 2 дугаар шатнд. За тэр нь болохоор Mastercam дээр зураг зураад CNC машин дээр ажлуудаа хийгээ явчихна. За 3 дугаар үе шат болохоор Эрдэнэтэд болсон 12 сард Эрдэнэт үйлдвэр дээр яг нэг дэлхийд Францад болох машин нь Эрдэнэтэд байдаг байхгүй юу манад. Тэгээд 14 хоног бэлтгэл хийгээд шууд надаахын хүүхд тэр нь бол 4 удаа орж байгаа. Монгол ур чадвар 4 удаа орж исэн хүүхдээ манай хүүхд чинь тэгээ ялаад нэгээр гарч ирээ. За тэгээ бүтэн жил дэлхийд бэлтгэж байгаа. За тэрийг болохоор том компаниуд компани дээр хуваарлж авч бэлддэг. Жишээ нь Эрдэнэтэд одоо токер бол маш үнэлгээ өндөртэй одоо нэг хутга нь эхэлж сая хэдэн зуун төгрөгийн үнэтэй. Хэмждэг багж нь эхэл сая 350 байл. Маш их хөрөнгө зарцуулдаг. Тэгээ холбоо энэ тентхийн том компаниудтайгаа нийлээд хөрөнгө оруулалт хийгээд тэгж бэлддэг байна. Тэгээ энэ жил бол ямар ч байсан 701 оноогоо аваад энэ бол нөгөө дэлхийн стандарт хангасан. Тэгтэл Эрдэнэт үйлдвэр чи өөрөө 18-аас доош настай хүүхэд байх ч болохгүй. Тэгээд тусгай журам гараад тэр чинь Монгол улсын нэрийн өмнөөс оролцож байгаа хүүхэд одоо бэлтгэл хийхгүйгээд яах вэ? За тэгээд энэ 7 сард 24 оны 7 сард Солонгосын хүүхэд ирж 10 хоног бэлтгэл хийсэн. Ур чадварын хувьд бол сайн, үнэхээр сайн. Тэгтээ яг Монгол улс хөгжиж байгаа орн тэр утгаараа бас зарим тоног төхөөрөмжүүд хуучирсан бидний хэрэгж байгаа юмнууд ч бол хажууд нь бол муу байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний тэр стандарт хангацсан хэмжих багжууд ихэд л 1000 түмээрээ байгаад байгаа шүү дээ төрлөөр. Тэгээ бид нар бол хэмжээндээ маш сайн оролцож байгаа. Одоо жишээ нь энэ миллиметрийг бид нар одоо механик дээр бол 100 хувааж байгаа тий сот гэж хэмждэг, нарийн хэмждэг багж واخгүй юу? Гэтэл энэ CNC машинууд чинь бол миллиметрийг 10,000 хуваасны наривчлалтай хэмжээ
гаргадаг. Тэгэхээр хэмжээний л уралдаан баггүй. Ер нь бол эд ангиа зөв хэмжиж гэнэ үү, яаж гэнэ гэж тэрийгээр л явна. Хугацаанд яг 4 цаг. 3 өдрийн даалгавартай. Тэгээ 4-р өдөр нь багийн тэмцээн гэж 2 хуваагдаж багийн тэмцээн ордог. Зураг нь гэвэл амархнаас хүндлөө ингэж баг бараа шаталтай явдаг. Өдөр болгон нэг эд анги заавал гаргана. Нэг зураг өдөр болго өөр зураг өгнө. Тэрийг л цагтаа багтааж дуусгана гэсэн төлөвлөлт байдаг. 3D битийг 2D битээр зурна л гэсэн. Тэгээд тиймэрхүү зурагнууд бидэрт өгнө 2D-ээр. Яг 3D-гээр бас програм дээр оруулахын тулд 3D нэрхтэй. Тэгээд хоёулангийн л авна флаш дээр. Тэгээд тэндээс MasterCam гэдэг ер нь програм дээр бичиж код бичээд тэгээд дараа нь машин руу оруулна. Тэгээд билд ер нь нэг төсөлтөд өгөх юм бол хийж болохоор юмнууд нь эд ангиуд машины эд анги гэж болно. Тэгээд болт гайхаас ахуулаад тэгэл төмрөөр юу л хинт бүгдийг л хийж болно та. Би бол 701 он авсан. Express гэдэг дэлхийн хэмжээний токерч гэдэг авсан. Тэгээд алдсан юмнууд маань эхний өдрөө жоохон машинтайгаа Монголд байдгаас жоохон өөр байсан. 30% нэг жоохон тийм өөрчлөлттэй. Тийм болохоор нэг эхний өдрөө жоохон зарим юм мэдхгүй. Цагандаа багтааж юмаа дууссан ч гэсэн бага оноотой. Жоохон тийм сэтгэл доондор. Тэгээд сүүлийн 2 өдрөө сэтгэлийн дэм юм хүүхдүүд багш нар өгөөд тэгээд 2 өдрөө бол амжилттай давж гарсан. Тэрийгээ бол нэлээд давгүй байсан. Цагаас 30 минутын өмнө би дандаа дуусчихсан. Тэгээд яг сүүлд бодох нэ. Тэр дуусчихсан 30 минутаа эд ангиа жоохон дээшлүүлж аваагүй хэмжээнүүд авахын төлөө явсан бол илүү өндөр он авах гэсэн баг гэж бодож. Тэгээд ер нь бол ажлын байрны дутагдалд орцсон байгаад байгаа бас. Одоо нөгөө хуучин бол токерчд гэдээ байсан те настай хүмүүс. Одоо бол нөгөө залуу хүүхдүүд нэр ус нь өөрчлөгдөд инээдрээ болонгууд ер нь токерын мэрэгжил айгүй ховорчод байгаа одоо. Тэгээд манай чинь бол бүтэн 3 жилээс сургадаг сургууль шүү дээ. Тэгэхэд 30 хүүхэд л авч байгаа. Жорыг авъя гэхээр арай хөрөлцөхгүй байгаа байхгүй хүүхдүүд нь сонирхгүй. Мэрэгжлийн хувьд бол ховорчод байгаа тий. Ажилчид бол айгүй дутагдaltaй болцсон. Нөгөө настай хүмүүс ингээд идэвхтэй гараад ирээд ингүүд залуу халаагаад бийдэж амжаагүй тэгээд ер нь бол ажлын байр ихтэй гэсэн. Тэгээ нарийн мэрэгчлэлтэй бас. Машин одоо албан байгууллагууд бүгд л машин тэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээд тэр машин тэрэгний чинь эд анги эвдэрлээ барилаа гэхэд тэр болгоныг гадаадаас захиад авчирхад цаг хугацаа янз бүрийн асуудалтай шүү дээ. Тэгэхэд токерийн машинаар хийх болцоотой эд ангиудыг бол хийчдэг. Тэгэхээр том үйлдвэрүүд бол бүгдээрээ токертэй байдаг. Яагаад тэгэхээр эд ангиудыг тэр болгоны гадаад руу захиад цаг хугацаа авчирхын оронд боломжтой зүйлүүдээ өөрсдөө хийгээ явцдаг. Ирээдүйтэй одоо юм болгон л хөгжиж байна. Машин тэргүүд ч хөгжиж байгаа. Тэгээд тэр ядж хат тэр юмнуудын бас төмөрөө байвал бүгд л токерийн машин л хийдэг. Манайх нийгмийн төлөвлөлийн хүрээнд нэг 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бол хамтарч ажилладаг. Тэгээ энэ аж ахуйн нэгж байгууллагатай бид нар хүүхдүүдийг дадлах, үйлдвэрлэлтэд дадлах хийх, төгсгөтний ажлын байраар хангах, багш нарыг чадваржуулах, тэр аж ахуйн нэгжийнхээ инженер техникийн ажилчдыг мэрэгшүүлэх сургалтыг бид нар зохион байгуулах, багш инженер техникийн ажилтны солилцоо явуулах гэд нэлээд олон талаар бол бид нар хамтарч ажиллаж байгаа. За хүүхдүүд маань 2 дугаар курсээс эхлээд уртын дадлагт гардаг. Хавар намартаа тэгээ жилд бол 1000 хүүхэд бол уртын дадлагт гарч байна. За энэ 150 гаруй аж ахуйн нэгжүүд бол манай хүүхдүүдийг ингээл сонгож аваад одоо дадлага хийлгэж байгаа. За мэрэгчлээсээ шалтгаалаад хүүхдүүд минь өдрөө одоо ур чадварын мөнгө гэж авч байгаа. 2013 оноос хойш манай тэр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөл одоо энэ жилийн үргэлжлэн явж байна. Энэ төслийн бол 10 хэдэн жил бол маш амжилттай хэрэгжсэн. За энэ төслийн хүрээнд бол сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангах багш нарыг гадаад дотоод чадваржуулах, сурах хүчийг гарын хавлгаар хангах гэдэг бол энэ маш л олон ажлууд хийж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр бол 2 давхар орчин үеийн одоо яг дадлагын газрыг бол барьж мөн 5 мэрэгжил сонгогдоод тэрний тоног төхөөрөмж багш нарыг чадваржуулах, жишг сургалтын хөтөлбөр боловсруулах гэдэг ийм ажлууд бол хийгдсэн. Монголд бол үндсэндээ 4 үе шат
тэмцээн бол зохион байгуулагдсан. Нэгдүгээр нь сургуулийн ур чадвар, хоёр дахь нь болохоор Монгол ур чадвар 1 2 3 гэдэг төвшөнтэй. Тэр нь болохоор нэгдүгээр төвшөнд нь бол 21 аймагаас бүх сургуулийн хүүхд нээлттэй оролцсон. Тэндээсээ шүүгдээд 2 дугаар шатанд ороод тэгээд пеналийн шатанд 2 хүүхд гарч ирээд Монгол ур чадвар 3 дээр хоорондоо өрсөлдөөд пеналтаад тэгээд Монгол улсаасаа гарч дэлхийн ур чадварт явдаг байна. Монголын нөхцөлд бол ерөнхийдөө 8 цагийн даалгавар өгдөг. Нэг өдөр дэлхийн ур чадвартай харьцуулах юм бол дэлхийн ур чадварыг болохоор 3-аас 4 өдөрт зохион байгуулагддаг. Монголын болохоор жоохон шахуу цагтаа бас ажилбар ерөнхийдөө боломжийн ирдэг. Дэлхийн ур чадвар нь болохоор жоохон урт цагтаа ирнэ, шалгуур өндөр, ажилбар нь бас ярвигтай болоод ур чадвар нэлээд шаардаж ирдэг байна. Монголын нөхцөлд сан техникийн системд ашиглагдж байгаа хоолой нь болохоор зөвхөн ган хоолой, цайрцсан ган хоолой буюу бидний уусны ярдгэр турбаанууд байдаг бол одоо олон улсын хэмжээнд болохоор зис хоолой, дахиад нөгөө карбон хоолой гэдэг ингээд явцдаг болохоор төрөл нь өөр, холбох аргачлал нь өөр, багж нь өөр гэдэг болохоор тийм судалгаанууд хийсэн байна. Тэгээд одоо ган хоолойг матах арга нэг өөр, суналтын урт өөр гэх мэтлэнгээр дахиад зис хоолойн дээр өөр, карбон хоолойн дээр өөр. Ажлын зураг яг тэр доороо задарна. Тэгээд ямар ч тусламж дэмжлэг байхгүйгээр өөрөө орж угсралталт хийдэг байгаа. Ерөнхийдөө тэгээд нөгөө Монголд байхдаа нөгөө багш нартайгаа хамтраад бүх заавар зөвлөгөөгөө аваад ерөнхийдөө бие даах чадварыг бүрэн эзэмшээд дэлхийн ур чадвар дээр яг үхээр Европт болж байгаа хэрэг евро стандартын зис хоолой хэрэгтэй болно. Тэгэхээр тэр нь байх юм чинь бид нар зис хоолойн дээр орлуулаад зис хоолой хятад зис орлуулаад илтгэл хийсэн. Өглөө ажилбарт язах нөгөө багшаасаа хол хөндий байрлана. Тэнгуүтээ өглөөд очиод багштайгаа за нэг 5 минутын уулзалт хийгээл орно. Тэгээд манай нөгөө багш тэр зургийг огт мэдэхгүй ганцхан би л мэдэж байгаа. Тийм болохоор ер нь бол ажилбарын талаар бол ярилцах зүйл байна. Тэгээд нөгөө яг ажилбар явж байгаа нөхцөлд миний хажууд бол байхгүй ирэхгүй. Цайны цагаар нэг 30 минут хэрэгтээ нэг уулзсан. Тэгээл өөрөөр бол тэгээд нөгөө уулзлаа гэхэд нөгөө зураг мураг мэдэхгүй болохоор тэр хүн ямар ч зурган дээр нэг ярилцаадах юм байхгүй. Бус түүхтүүдийг хараад энэ ингэдэг иймэрхүү байна л гэдэг ойлголт л авч байгаа болохоос тэр хүн бусдаар бол зурган дээр бол ярилцах асуудлууд бол ер нь боломж байдаг. Энэ удаагийн шалгаараа оюутын болохоор давуу тал ихтэй байгаа. Ягаад тэгэхээр өөрөө сурахынхаа хажуугаар бас компанид ажилладаг, давхар ажилладаг санхүүгийн ажилбаруудыг бас нэг суурьтай болохоор илүү давуу талтай байсан. За нэг ингээ аргачлалын хилээд өгөхөд цаашаа угсралтуудын агуулгыг мэдчихдэг учраас давуу талууд ихтэй байсан. Тэр нь бол догдлолтой л байсан. Гэхдээ яг бид нар Монголдо зис хоолойгоор бэлтгэл хийсэн боловч бас дундын бэлтгэл буюу Солонгос улсад бас нэг 14 хоногийн хугацаанд тэрөөс явж хамт бэлтгэл хийсэн байгаа. Солонгосын эксперт тэгээд оролцогч нараас бас туршлага судалсан. Тэгээд Солонгост 14 хоногийн хугацаанд бас баггүй юм сурсан байгаа. Тэгээд бас дэлхийн стандартад хүрэхэд бас нэг 10 оноо дутсан. Тэгээд яг дараагийн тэмцээнээс бол дэлхийн стандартыг хангах юм байна гэж ойлгоод тэрэнд төхөөлөх ерөн зорилтууд тавьсан л байгаа. Тэгж ажиллаж байгаа. Сантехникийн манай сургуулийн хувьд бол жилд нэг 300 гаруй сантехникийн мэргэжлэр оюутан хэсүүлдэг. Энэ нь болохоор техникчтэйгээ 1 жилийн ангитайгаа тэгээ анхан шатны 1 2 3 дугаар анги. Тэгэхдээ нэг анхан шатны 1 дугаар анги гэхтэл дотор А, Б буюу 60-аас дээш хүүхдүүд төгөхгүй 1 дугаар анги. Гэх мэтлэнгээр манад бол нэлээ эрэлттэй байдаг. За дээрэс нь цалин өнгөний хувьд амьдралын баталгаажих төвшин гэтэл баг инженерээсээ илүү цалин авах гэдэг байхгүй. Тэр тал дээрээ бас хүүхдүүд нөгөө орчин үеийнхээ зах зээлийг судлаад орж ирж байгаа юм бас давуу тал. Тэгээ одоо ер нь бол манайхтай бол нэлийн барилга угсралтын компаниуд ч болсон байна. Одоо барилгын компаниуд зүгээр ганц барилгаар биш хорооллороо барьдаг учраас барилгын компаниуд маань ангийнхан төгсөлтийг бараг тэр чигт нь авсан ч болохоор байна гэсэн саналууд бас орж ирээд төгсөлтийн шалгалтын дээр орж ирээд саналууд тавьдаг. Ажиллаач гэсэн. Тийм баг болохоор эрэлттэй мэрэгчлээ. Дэлхийн тэмцээний 2022 оны тэмцээний оролцогч тийм юм байна. За миний хувьд бол 2018 оноос хойш Монгол уурчлагын тэмцээн дэлхийн уурчлагын тэмцээнд бэлтгэгдэж оролцож байсан. За 2022 оны дэлхийн уурчлагын тэмцээнд оролцоход тухайн жилд коронавирус гарснаас болоод тэмцээн 1 жилийн 21 онд болох байснаас 1 жилийн ойлч 2022 онд болсон. Тэмцээн цогцох
одоо явц бол олон улсуудад тархад зохиогдож ирсэн. 15 улсын 20 хотод зохиогдож ирсэн. За яг миний оролцсон өргөсгч мэргэжлийн төрлөө бол Австри улсын Салцбург хотод зохиогдож ирсэн. За тус тэмцээнд оролцоод Medal for Excellence болон Best of Nation-ийн хос медаль авч амжилттай оролцож ирсэн. За минийх болохоор Франц улсын Лион хотод болсон. Яг Лион гэсэн тийм нэрийг яг тоосгоор ингээд зүсч янзлаад өрж ийсэн. Тэгээд нөгөөд нь болохоор яг нэг оныг бичээд 24 он гэдэг утгыг гаргаад 2-ын тоо 4-ийн тоо ингээд бас нэг 2 метрийн хэмжээтэй өрлөгөнд багтаагаад тэгж хийжсэн. Энийг л яг Лион хотныг өөрөө болохоор нэг тийм Юнаны орн гэдэг юм Илиас. Тэгээд яг тийм лонхны хэлбэртэй өрлөг хийлгэж ийсэн. Тийм нэг 3 даалгаврыг 22 цагийн хугацаанд багтааж хийжсэн. Шалгуур үзүүлэлтийг аюулгүй байдал тэгээд багаж хэрэгсэлтэй зөв харьцаа тэгээд яг тоосгоны скил, тоосгоны барилт, бугууны скил гэж явна. Тэгээд яг хэмжин шалгуур дээр бол ер нь нэг өрлөгөн дээрлэхэд нэг 100-аас 200 хэмжүүрийн шалгууртай. Тэгш усаар хэмжин, метр хэмжин гэсээр нэг 100-аас 200 хэмжүүрийн шалгуур орж ирдэг. Энэ бол амар нарийн. За яг олон улсад гэвэл яг үйлдвэрийн зориултын зураг мөгийг ашигладаг. За Монгол улсын хувьд бол мэдээж эс, цемент, шохоо гэдэг өөрсдөө тааруулж ингээд тагцаагаар нь хийж ингэж ашигладаг болвол яг олон улсад бол ерөөсөө тийм байхгүй. Дандаа яг үйлдвэрийн бэлэн зураг шуудатаагаар нь шууданаас нь задлаад одоо шуудан дээр нь бүх заавар зөвлөгөөнд байдаг. Одоо тэдэн литр ус орно гэсэн бол яг тэр үгийг нь зураад ингээд ашигладаг. За тэгэхээр яг энэ дээр болохоор ингээд одоо хүний ажиллах хөдөлмөрийг хөнгөвчлөөд цаашлаад ингээд одоо ажлын тухтай орчинд одоо ингээд бий болгож ийн гэх юм. За энэ үүнтэйг нэмээд дэлхийн орчны тэмцээнд бол бус улс орнуудын ашиглаж байгаа багаж хэрэгсэл бол ихэвчлэн дижитал буюу одоо электрон багшнууд байдаг. Градусын хэмждэг, алдсан алдааг нь гаргадаг шүү. Тийм багаж хэрэгслүүдийг ихэвчлэн ашигладаг. Манай хувьд гэвэл яг Герман улсын Word брендийн одоо багаж тоон төхөөрөмжүүдийг бол ихэвчлэн ашигладаг. Тийм учраас багаж тоон төхөөрөмжийн хувьд бол төдийлөн ялгаа бол гарахгүй гэж бодож байгаа. За түүндээ ч тийм юм уу одоо дэлхийн орчны тэмцээнд маань сургуулаас 2015 оноос хойш 5 удаа дараалаад оролцсон. За өөр мэргэжлүүдийн хувьд гэвэл яг дэлхийн орчны тэмцээн бол үнэхээр гайхалтай болдог. Үнэхээр гоёлдог. Тэгээд одоо улс орнуудын ашиглаж байгаа багаж тоон төхөөрөмж, тухайн тэмцээн зохион байгуулагдж байгаа газар, зохион байгуулалт, яг тэмцээний зохион байгуулалтууд нь бол үнэхээр гайхамшигтай болдог. Ил зурмаг нь тэдэн хувь нь орно, тооцоо яг тэдэн ширхгэл орно, болоог орохоор бол тэд орно гэсэн яг цаанаас өгт бол яг тооцоо болоог хамаг юм яг хэмжээгээр нөгдөг. Тэрнээс тэгээд нэг л тоос хагалах юм бол тэгэл өөр зүрээс яаж тэрэг гаргах вэ, нэг тоосгоо яаж нөхөх вэ гэсэн бас тэгэл сэтгэхгүй явдана да. Өгзөн материал гэх юм бол яг энд миний хийжснээс бол бүх юм өөрчлөгдсөн. Миний өрж байгаа тоосгоны хэмжээ нь өрж байгаа зурмаг нь бүгд өөрчлөгдсөн. Энэчээс би өөрөө бол яг хэрэгэлдэг үндсэн багжууд аваа явсан ч тэнд очингууд арай том, урт өөр янз бүрийн багжаар хэрэгэлсэн. Яг энэ дээр байдгийг бол орчинч дээр бүх юм бүгд өөрчлөгдөжсэн. Яг деталь хэмжилтүүд ороод янз янзын одоо зураг гаргаад дүүс хэлбэр дүүс гаргаад ингээд өгөхөд бол маш их тооцоолол, маш их ур чадвар, тэгээд маш их математик сэтгэлгээ, тэгээд яг одоо шогон зургийн мэдлэгч гэдэг юм гээд маш их мэдлэг хэрэгтэй. За түүнийг нэмээд хэдий бүх юмаа зөв хийж байгаа ч гэсэн ур чадвартайгээ тутмаг болвол тухайн өглөг бол тундагнэ л гэсэн. Бүх юм нь өв тэгш байж ич маш сайн бүтээл гаргаж маш сайн одоо өндөр үнэлгээ авна л гэсэн. Яг тэр үед тэгэл сандрахгүй яг тэгэл энд байдгаараа багж нь үнэхээр том жижиг болоо өөрчлөгдсөн ч гэсэн одоо ингээд тоосгоных нь хэмжээ жижиглээгээ тэрийг өөрт тэр үед тэгэл за тоосгон тэдтэй вэ одоо ийм болох хэвээр тэрийг яг цаг тухай бүрт нь өөрсдөө аль цаг алдахгүй бодож өрнө. Дор нь сэтгэн л гэсэн үг л дээ. Алдсан зөвхөн бол яг би өөр яг амар сандраад өрдөгнийхөө яг тоосон моосгоо ер нь л амар зарим нэг тоосгоо буруу зөв тавьсан үе байгаа. Тэгээд яг цагийн норм гэж өөрөө ингээд өрлөгөө хараад цагийн норм гаргаж хаад яг тэг олон хүний дунд ороод ирэнгүүт жоохон сандрал өгөөд жоохон цаг алдсан. Тэгмээд яг цагаа шахах гэж байгаа гэж хагаад хэдэн тоосгоо буруу тавьсан. Ажлын зургийн уншихтаа алдаа гаргасан нэг тийм юмнууд байгаа. Технологи, арга барил багж магж гэх юм бол Тайван, Франц тэр нь өөртөө амар дийлэн хийлэг байсан.
Энэ нь бол багжаар бол ер нь их дотмог орон байхгүй. Ер нь бол байхгүй л улсууд байлаа. Маа дадлагын байранд одоо ингээ өргөгдсөн байгаа бүтээлүүдийг харж байгаа бах. Тийм. Эдгээр бол бүгдээрээ дэлхийн уурчлагын тэмцээний алсын даалгавруудаас санаа авч хийсэн зүйлсүүд. Энэ бүгдийг хийхэд нэгдүгээр зүсрийн машин дээр тоосгоо яаж зүсэх үү? Дугууруулж зүсч болж юм, тэгшин зүсч болж юм, янз янзаар газ гаргаад зүсч болж юм. За энэ бүгдийг одоо яг зөв технологи дараалал яаж хийх үү? Гэтэл маш их дадлага туршлага хэрэгтэй. За мэдээж зөв зүснийхэн дараа тэр яг хэмжээнд нь бариулаад миллиметрийн жалдаагүй өгнө гэдэг маань өөрөө бас асар том очтор байгаа байхгүй. За энэ оны хувьд бол манай сургуулийн хувьд бол онцлог жил болсон. Сая бид нэр түүх 70 жилийнхаа ойг одоо тэмдэглэж өнгөрүүллээ. Тэгээд одоо энэ одоо 70 жилийн түүхийг бүтээлсэн энэ Монгол улсын одоо хөгжлийн гол хөтлөгч хүч болох мэрэгчлээ ажилтныг одоо бэлтгэхэд одоо хүч оюунаа зориулсан нийт одоо багш ажилтан албаа хаагчид төгсөгчд хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудаа одоо юуны өмнө маш талархаж байгаагаа илэрхийлье. За одоо нийт сургууль хүмүүжүүлэгч багш нар суралцагч төгсөгчд хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудаа шинэ оны мэндийг төвшүүл амжилт хүсье. За техник технологийн политехник коллеж 1984 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээ үүсгэн байгуулагдсан цагаас бид тасралтгүй одоо мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тэгээ бид бол одоо нэг 20 гаруй хөтөлбөртэй үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж байна. За манай сургуулийн хувьд бол энэ хичээлийн жил 2800 гаруй одоо суралцагчтай үйл ажиллагаагаа явууллаа. Манай сургуулийн хувьд одоо бид нар 2024 онд бол маш их олд амжилттай ингэж ажиллалаа. За сургуулийн хувьд хөгжлийн бодлого стратегийн одоо төлөвлөгөөг бид нар одоо зохиомжлоод 5 тэргүүлэх чиглэлийг одоо гаргаж ажилладаг. За нэгдүгээрт бол мэдээж хүний нөөцийн хөгжлийн асуудал байгаа. За багшлах боловсон хүчний хөгжлийн асуудлыг сайжруулах, хөгжүүлэх, чадахжуулах, мэргэжлийг дээшлүүлэх, сайн авьяастай одоо хүний нөөцийг бодлогыг хэрэгжүүлэх гэдэг ийм одоо зүйлийг хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирж байна. За хоёрдугаарт нь бол мэдээж сайн хөтөлбөртэй байх, сургалтын хөтөлбөрөө чанаржуулах, гадаад дотоодын одоо дэлхийд үнэлэгдэх ийм одоо хөтөлбөрийг хөтөлбөрөө нийцүүлэх. За олон улсын одоо хөтөлбөрүүдийг оруулж ирэх. Ялангуяа одоо манайх энэ хичээлийн жилийн хувьд бол Персон гэдэг олон улсын хөтөлбөрийг бол IT-ийн мэргэжлийн чиглэлээр хэрэгжүүлж байна. За мөн 3 дугаарт нь бол бид дэд үтс хамтын ажиллагааг бол одоо тэргүүлэх чиглэлээ олгож авч үздэг. За хүнд болон байгальд одоо ээлтэй ийм одоо орчныг бэхжүүлэх, тохижуулах. За мөн одоо энэ орчныг доктортой хөгжлийн бодлого буюу ногоон одоо төлөвлөлтөнд нийцүүлж за энэ хичээлийн жилд бол бид нэр эко одоо дэлхийн боловсролын тогтолцоонд нэгдэж эко сургууль болох ийм ажлыг бол бас амжилттай сайн хийлээ. За дөрөвдүгээрт нь бол мэдээж хэрэг одоо хамтын ажиллагаа байдаг. За хамтын ажиллагаа бол манай сургуулийн хувьд бол гадаадын одоо хамтын ажиллагаа ялангуяа Япон, Солонгос, Герман, бүгд найрамдах Хятад ард улс гэсэн ийм орнуудтай бол нэлээд гүнзгий одоо бас сайн хамтарч ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар манай мэргэжлийн боловсролын салбар, техникийн боловсролын салбараас бол 20 гаруй оюутнууд Японд интерншип хөтөлбөрт одоо хамрагдаж байна. Нэг жилийн цалинтай дадлагжих, мэргэжлэрээ дадлагжих юм хөтөлбөрт хамрагдаж байна. За бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хотын одоо багшийн их сургуульд бол манай 2 оюутан бол шат ахиулан суралцж байна. За мөн одоо Солонгос, Герман гэсэн орнуудад бол манай төгсөгч 7 төгс курс оюутнууд нь бол бас хамрагдаж байна. За дотоодын хамтын ажиллагаа бол манайд бол 200 гаруй одоо дотоодын хамтын ажиллагаанд одоо хамтрагч ажил олгогч байгууллагууд маань нэгдэж одоо хамтарч ажилладаг. За үүнд бол манайх бас интерншип хөтөлбөр буюу дадлагжигч оюутан хөтөлбөрийг бол маш амжилттай хэрэгжүүлж байна. За ялангуяа Трансвест одоо дэлхийн компанитай бол уул уурхайн компанитай хамтарч ажиллаад манай уул уурхайн мэргэжлийн чиглэлийн оюутнууд маань интерншип буюу дадлагжигч хөтөлбөрт бол бас нэлээд сайн амжилттай одоо хамрагдаж бас ажиллаж байна. Дэлхийн
ур чадрын тэмцээнүүдэд бол амжилттай сайн оролцож байж байна. За тэгээд дэлхийн ур чадрын тэмцээн 2015 онд анх зохион байгуулагдчихсэн. Тэгээд 2015 онд бол анхны зохион байгуулалтын тэмцээн техник технологийн политехник коллежоос 3 мэрэгчлэр гэж манлайлж оролцож байсан. Ер нь бол түүчилж ингэж оролцож байсан ийм одоо бас түүхтэй. Тэгээд сая 2024 онд Францад бол манай тогоочийн одоо мэрэгчлэр А102 маань бас маш амжилттай сайн оролцож ингэж одоо хүрэлцэн ирсэн байгаа. За А102-ийн хувьд бол одоогоор техник технологийн одоо политехник коллежийн техникийн боловсролын салбартаа одоо шатлуулаад боловсролын зэрэгийг ахиулахаар ингээд суралцж байгаа. Өнөөдөр манай техник технологийн политехник коллежийн хоол үйлдвэр технологийн тэнхим маань 400-аар оюутан суралцагчтай одоо 3 шатлаар хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний ажилтан, мэрэгчлэлтэй ажилтан, бакалаврын мэрэгчлэнгүүд бэлдэж байгаа. 13 оноос ер нь Монгол ур чадвар гэдэг энэ тэмцээн маань анхлан бас энэ дэлхийн ур чадварт явах бэлтгэл болж ингэж явагдаж байсан. За ингээд 2015 онд болох Бразилийн дэлхийн ур чадварын тэмцээнд одоо 9 мэрэгчлэл оролцсноос одоо манай сургуулиас 3 мэрэгжил түүний дундаа тогооч мэрэгчлэр ханхан оролцож ганц олон багш маань эксперт багшаар за мөн Эрдэнэгээд манай мэрэгжлийн боловсролын сургууль төгссөн хүүхэд маань оролцогчоор бас нэлээд амжилттай оролцож иржсэн тэр үед. За ямар ч байсан би бол тэр Бразилийн хувьд бол аягүй сайн санаж байна. За тэгээд энэ Монголоос түүхийд материал аваад ингээд бэлтжижсэн. За тэгэхэд бол яг цаанаас ирэх түүхийд материалын жагсаалт ирдэг. Тэн дээр бол яг ирэх хоёр яг заавал ирэх хоёр бүтээгдэхүүн Монголд байгаагүй байсан тэр үед. Тэгээд тэрний шин чанарыг нь Монголоос ингээд судалж байгаа байхгүй яг аль бүлгийн хүнсний юм бэ? Ямар шин чанартай юм бэ гэдээ яг үндсэн одоо химийн бүтц талаас физик шин чанар ямар боловсруулалтанд оруулах ёстой юм бэ гэдгийг одоо эндээс онлын үед бол 100% бараг судалсан. За тэгээд ижил төсөөтэй материалаар бас ингээд орлуулж хийж үзэжсэн. За тэгээд тэр одоо дэлхийн нөгөө өнцөгт очиж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө хоёр материалтайгаа бол яг тэмцээн болохоос нэг өдрийн өмнө бол танилцаж нэг удаа туршиж ийсэн байгаа. Тийм бол боломж байсан. Монгол улсад төлөөлөд дэлхийн ур чадварт оролцоод амжилттай оролцоод ирсэн. За энд амжилттай оролцуулахын тулд бол Монголдо бол бас нэлээдгүй бэлтгэл сургуульд хийсэн. За тухайлах юм бол одоо сургууль дотроо ур чадварын тэмцээн зохиох. За дараагийн шатанд нь Монгол улсын одоо авраг гэж шалгаруулах. За тэрнээсээ 5 хүүхдийг сонгоод тэрнээсээ нэг 3 тэгээ 2 1 гээд одоо 4 5 тийм шалгууруудыг давж ээж одоо олон улсад оролцох эрхээ олж авсан. За ингээд олон улсад оролцох эрх гэдэг бол тийм амархан олддгүй. Маш их цаг хугацаа шаарддаг. За нэг хүний биш бас бүхэл бүтэн багийн хамтын ажиллагаанууд шаарддаг байгаа. За энд амжилттай оролцохын тулд бол нэлээдгүй олон зүйлийг давсан байгаа. За жишээлх юм бол даалгавартайгаа танилцах, даалгаврынхаа мөн чанарыг судлах. За жишээлх юм бол одоо тухайн хоолны яг технологи яаж гардаг юм бэ? Яг ямар технологи байдаг юм бэ гэдгийг нэгдүгээр судална. За хоёрдугаар гэх юм бол орчин үеийн чиг хандлага бас судална. За эксперт багшийн хувьд бол тэгж орчин үеийн чиг хандлага. За дээр нь нэмээд манай хүүхэд маань яг ямар ур чадвартай байлаа? Яг ямар ур чадварыг одоо илүү барьж хөгжүүлэх вүлээ гэж төлөвлөгөө гаргана. Сургуулийн хэмжээнд эхлээд нээлттэй зарлалтын ур чадварын тэмцээн гээд тэгээд тэрэнд ангиасаа хөр бүгдээрээ яг өөрийнхөө яг хүсэл сонирхолтой гэсэн хүүхдүүд нь оролцдог. Тэгээд ангиасаа шалгараад, сургуулиасаа шалгараад тэгээд улсдаа бас өрсөлдөг байна. Энэ жилийн тэмцээн гэх юм уу өмнөхүүдээс бодоход яг хоол яг амьдрал дээр ямар байдаг вэ? Яг тэрийг яг тэмцээн дээр гаргах зорилготой яг тоогооч хүний яг бодит ур чадвар яг юу юм бэ гэдэг тэр гол шалгуур нь болохоор сэгцтэй ажиллах тэгээд гол нь амт тэгээд хурд байсан. Өмнөх даалгавруудаа бодоход энэ жил болохоор модулууд маань хүндрээд илүү бага цагт олон төрлийн хоолыг гаргах тийм чиглэлтэй болсон. Ерөнхийдөө бол дэлхийн нийтийн хооллоор Европ маягийн олон улсын тэмцээнийг болохоор яг үндсэн технологиор гээд яг 1 2 дугаар хоол, үндсэн хоол 100 ш гэдэл ер нь явчихдаг.
Ерөнхийдөө бол бүс нутгийнхаа яг онцлог бүтээгдэхүүнүүдээр одоо Азид болоо гэхэд бол далайн бүтээгдэхүүн маш их илбэг байдаг учраас үндсэн олон далайн бүтээгдэхүүн байдаг. Францад болохоор бол үндсэн бүтээгдэхүүн бол нугасны мах өгсөн. Бид нар бол бүтэн 2 бүтэн нугас шаруулад тэгээ 1 бүтэн нугасаар бас тусад 8 порц хоол хийлгэсэн. Энэ жил манай эксперт болохоор өөрөө англи хэлтэйгээд бид хоёр орчуулагчгүй болсон болохоор ямар нэгэн асуудал гарвал би эксперттэй хэлээд орчуулга хийлгээд бас хүндрэлээ бас даван туулж исэн. Сандрал бага байсан юм. Монгол дахь бэлтгэл 70 сарын өмнө задарч байгаа. Тэгээд сарын өмнөөс яг бэлтгэлээ тасрахгүй ингээд яг өөрөө ойлгож хийжсэн болохоор очоод сандрал бол маш байгаа байсан. Тэгээд юуны оног хуваарлсан нь болохоор ариун цэвэр, тэгээд ажлын байрны эмх зэгт, тэгээд бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, тавглалт, тэгээд ажлын байр дуусны дараах бас ариун цэвэр гэдэг юм үндсэн тийм зарчмуудтай. Тэгээд тэрэн дотроо бас олноор задраад оноо нь хуваагдаад юм. Одоо Монголд байгаа түүхийд материалаа судална. За материалаа судлаад худалдан авалт хийгээд за тэрэн дээр янз бүрийн боловсруулалтын аргуудаа туршиж үзнэ. За ингэж явж байгаа эцэст нь бол удирдамжийнхаа дагуу удирдамжтай шалгууртаа тохирсон технологи гаргаж, орц гаргаж за тэгээд бэлэн хоол эцэст нь тавлагдана. Цаг хугацаанд яаж тэр хоолоо бэлэн болгох вэ? За тэгээд эрүүл ахуйн шаардлагыг яаж одоо баримталж хоолоо бэлэн болгох вэ? Гэх мэтэр бол олон юмнууд бол цаана бас байдаг. Нийтдээ нэг 23 цагийн даалгавартай. Цаг нь цонх нэгтгэх 5 минутын өмнө нэгдээд яг цаг одоо 2 цагт авлаа гэхэд 1:55-д нэгдээд 5 минутын дотор бүх хоол аавна. Тэгээд 5 минут 2 цагаас хойш ахаад хасах оноотой 5 минут дахиад байна. Тэрэндээ оноогоо хасуулаа гаргаж чадахгүй бол ямар ч оноогүй нойлно гэсэн зарчимтай. Монгол ур чадвар тэмцээнд оролцоход эксперт багшвар техник технологийн дээд сургуулийн багш ганц холбоо маань ажиллаж байсан. Багш маань 2015 оны WorldSkills Сан Пауло тэмцээнд тоогооч мэргэжлэр хамгийн анхны экспертээр явж исэн бас туршлагатай байсан болохоор амжилттай оролцсон. Тэгээд дэлхийн ур чадвар тэмцээнд өмнөх жилүүдийн оролт эксперт Цинда Юш маань бэлтгэж авч явсан бас. Бид нар ер нь бол бас эксперт багштай байсны илүү ач холбогдол нь болохоор зэрэг дэлхийн ур чадварын шалгуураар хүүхдүүдэд ерөнхийдөө уралдаан тэмцээнд оролцоход бэлтгэдэг. Янз бүрийн бүх нөгөө шалгуур шаардлагын хүрээнд тухайлбал одоо ажлын байрны эмх зэгц одоо бүтээгдэхүүний нөгөө хаягдал үргэлжлэлийг баг байлгах энэ бүх шалгуурууд чинь тэн дотор оролцож байдаг. Тэр байтугай тавган дээр одоо гарын хээ хүртэл одоо энэ дээр бас үнэлэгдэж байдаг учраас тэр мэрийг хүртэл бид нар бас анхааруул сануулж тэгээд нөгөө хүүхдийн илүү хөдөлгөөн за тэгээд нөгөө оролцож байгаа хүүхдэд бэлтгэхдээ энэ бүх юм дээр нь анхаарч ажилладаг. За дээр нь хүүхдүүд маань өөрөө мэрэгжлийн ур чадвараа сайжруулах за энэ одоо бүтээгдэхүүний одоо нэр төрлийг одоо мэдэж авах тэрийг хэрхэн ямар одоо цогцолтойгоор хэрэглэх үү энэ гэдэг тэр бүх талын юмнуудын л одоо мэдүүлэхийн төлөө энэ уралдаан тэмцээнд болон суралцж байгаа хүүхдүүдэд мэдүүлэхийн төлөө ажилладаг. Тэмцээний яг нөхцөлд бол ямар тийм зүйл байхгүй бас сул цагаараа бол хоорондоо маш их нөгөөх холбогдоод санал жороо бас хуваалцах тийм зүйл байна. Хоорондоо бас 40 улсын хүүхдүүд нэг газар цуглаад бас хийж ийнэхээр одоо тийм хамтдаа бас групп чат үүсгээд тэрэн дээр шинээр бус нутгийнхаа бас онцлог хоолнуудыг тайлбарлаад шинээр зохиосон зүйлсүүдэд бас хуваалцаад бусдтайгаа тэгээ явдаг одоо. Бүхий далайн бүтээгдэхүүнүүд бол мэддэг ч гэсэн яг очингууд бүр бидний яг Монголд ингээ орж ирснээс ч илүү өргөн бас байдаг болохоор далайн бүтээгдэхүүнүүд бол амар сонирхолтой санагддаг. За манай А2 бол бас давуу талтай. Ямар давуу талтай вэ? Хэд хэдэн давуу тал байна бүр. За нэгдүгээрт нь хэмээл цаг маш сайн баримталдаг. А2 маань бол яг 9 цагт гэсэн бол яг 9 цагт хувцас өмсөд бэлэн байдаг. За хоёрдугаар давуу тал нь мэдрэмжтэй байдаг. Хоол хийхэд бол хувь хүний мэдрэмж маш хэрэгтэй байдаг. Тэгээд давсны тохируулга, амтны тохируулга, өнгөний тохируулга гэх мэтийн тийм нэг хувь хүн бүрт байдгүй тийм мэдрэмжтэй. Тэр нь бол бас бэлтгэхэд бол илүү амар давуу талтай байсан. Зөвлөгөө хүн би одоо дахиад бас лиг мэрэгжлийн нөгөөд тоогооч болохын тулд илүү хичээл гэж бодож байгаа. Бас нөгөөд бас тэр юуны дэлхийн бас нэг зорчлох үйлчлэгээр хамгийн дээд зэнданд байдаг сургуулиуд руу бас суралцъя гэж зорж байгаа. Сайн тоогооч докторийн үнэтэй гэж
өнөөдөр бид нар зохистой хоолтын тухай их ярьж байна. Юу хүнсний аюулгүй байдлын талаар их ярьж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг альва одоо хүний аманд орж байгаа бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа учраас бид бүхэн маань энэ хүүхдүүдтэй энэ хоол үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдал, ур чадвар тэгээд нөгөө хар хүнцгөөс эхлээл хоолны чинь шин чанар харагддаг учраас ур чадвар эзэмшихтэй өнгөний зохицол одоо энэ бүх юм чинь ерөнхийдөө бүгдээрээ л энэ хоол үйлдвэрлэлд хэрэгтэй байдаг. Тэгээд сүүлийн үед бол одоо манай сургуулийн хүүхдүүд маань баг 1-р ангид орсноос эхлээд л одоо эрэлт ихтэй ажил олгогчдын эрэлт маш өндөр болж байна. Баг дөнгөж 1-р ангид ороод 9-р анги төгсөд дадлах тархтанд л одоо цаашаа өргөжлүүлээд аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаад тэгээ хамтарч байгаа байгууллагууд маань бас манай сургуультай бол нэлээд сэтгэл хангалуун хамтарч ажиллаж байгаа. Хүн анх үүсэл хоол идэж хэрэгэлсэн. Хоолгүй бол амьдрал явахгүй. Тэгэхээр одоогор бол хоол хүнс бол бас нэлээд хөөрхөн хөгжчөөд байна шүү дээ, тий. Тэрнтэйгээ зогсож дэлхийд одоо бэлдэнэ гэдэг бол бас нэлээд хүчин чармайлт, оюун ухаан, ур чадвар, сэтгэл шингэсэн ажил байдаг. Одоо манайх оюутны суралцагчдынхаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд хүүхд хамгааллын бодлого хэрэгжүүлээд ингээд энэ 24 онд гэхэд нэлээд одоо өргөн дэлгэр ажлуудыг хийж байна. Манай оюутны сурагчдын зөвлөл байгуулагдаж байна. Олон одоо мэрэгжлийн чиглэлийн секс дугуйлан клубуд бол хичээлж байна. За мөн одоо манай оюутнууд бол тэр ногоон зөвлөлийг байгуулж доктортой буюу энэ одоо байгаль дэлхийд дээлтэй юм технологиудыг гаргах. За энэ технологиудаар төрөл бүрийн одоо үйл ажиллагааг зохион байгуулах, за бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх гэдэг ийм чиглэлүүдээр ажиллаж байна. За манай одоо бас оюутнууд маань спорт одоо авиасыг дэмжсэн, урлагийн авиасыг дэмжсэн олон одоо клубүүдийг байгуулад за энэ хичээлийн жилээс манайх оюутны одоо лигт одоо аль биесээр бас ингэж багтаж манай оюутнууд бол бас маш сайн одоо тоглолтыг гаргаж ингэж ажиллаж байна. За мөн одоо зохион бүтээх оропконы чиглэлээр манай оюутнууд бол маш сайн амжилттай одоо хамрагдаж ажилладаг байгаа. За тэгээд сүүлийн үед манай сургууль бол бодлогоороо бас одоо хөдөлмөрийн зах зээл дээр маш их ирээдүйд эрэлттэй байх юм мэргэжлүүдийг бол нээн ажилуулж байна. За манай сургуулийн хувьд бол онцлог байдаг. Манай сургууль бол IT-ийн буюу хиймэл оюун ухааны чиглэлийн одоо хөтөлбөрүүдийг бол нээж одоо бас ажилуулж байна. За мөн одоо манай сургуулийн хувьд бол барилга, дэд бүтц, инженерчлэл, за хүнсний хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл, захилгаан, эрчим хүчний ийм томоохон салбаруудын мэргэжилтэй ажилтнуудыг бэлддэг ийм түшиж одоо сургууль байгаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт бол 85-аас 90%-тай улсын дунджаас дээгүүр ийм хөдөлмөр эрхлэлтийг үзүүлдэг. За бид бол одоо ямар нэгэн байдлаар одоо ажилтаа болох гэхээсээ илүү дэлхийд тэргүүлэх, олон улсад үнэлэгдэх ийм томоохон компаниудад одоо манай оюутнууд ур чадвараараа ингэж үнэлэгдэж ажлын байртаа болоход нь илүү их одоо зорилго тавьж ажилладаг. За мөн одоо манай техник технологийн политехник коллеж бол дэрэгдээ хөдөлмөрийн биржтэй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх. За ингээд мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох. За оюутнуудыг бас цагийн болон оюутан суралцж явах хугацаанд дадлагжих хөтөлбөрүүдэд одоо хамрагдах гэсэн энэ одоо чиглэлүүдээр нэлээд дөрвтэй ажлуудыг хийж гүйцэтгэж ажилладаг ийм хамт олон байгаа. Манай сургууль бол одоо IT гэдгээр агуулдаг, одоо хэн бүхэн мэддэг. За тэгэхээр сургуультай маань нэгдэж байгаа оюутан залуучууд, төгсөгчд, за мөн хамтран ажиллагч байгууллагууд, за харгалзан дэмжигч эцэг эхчүүд, за мөн одоо манай сургуулийн эрдэмтэн багш нар хамт олон бүхий л оролцогч талуудаа 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэдэг ерөөлийг өргөн төвшүүлье. Энэ дэлхийн ур чадварын уралдааны хөгжиж ирсэн түүх. За энэ явж байгаа одоо энэ замналыг ингээд харахаар хамгийн өндөр өртгөөр бий болдог ийм дэлхийн уралдаан. Өөрөөр хэлбэл зөвхөн CNC токер гэхэд тухайн нэг хүүхдийг 4 өдрийн турш ажиллуулж байгаа 1 тоног төхөөрөмж гэхэд л тэр бом төгрөгний үнэтэй. Тэгэхээр тэрийг Герман, Японы хамтарсан компани дэлхийн ур чадрын уралдаанд зориулаад тэр одоо өрсөлдөж байгаа 30 орны хүүхдний бүр дээр тэр тоног төхөөрөмжийн дээр ажиллаж болох тоног төхөөрөмжөө жишээлбэл янлуу, тээвэр, логистик бүх асуудлыг хариуцаад авчирч байгаа шин. Тэгэхээр тэр компани энэ
одоо өөрийнхөө тэр тоногдох хөрөмжтэй дэлхийн ур чадварыг хийх тэр ач холбогдлыг өгч гэдэг бол энд цаана ямар их үр ашиг байдаг, яаж одоо энэ бүтээмжийг гаргадаг вэ гэдэг дээр энэ компаниуд ямар их зардал гаргадгийг бид нар олж харж байгаа. Тэгэхээр дэлхийн ур чадварын уралдаан бол үнэхээр өндөр бүтээмжтэй компаниудын суурин дээр босч байгаа ийм зүйл. Тэгэхээр ч гэсэн Монголд ч гэсэн үндэснийхээ ур чадварын уралдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд орж ирж байж бид нар илүү бүтээмжтэй үр дүнтэй зохион байгуулах юм байна гэдгийг нэгдүгээр тал харж харсан. Зөвхөн тэр Лионы 4 өдрийн дэлхийн ур чадварын уралдаанд Францын Лион хотын 200 гаруй мянган хүүхэд залуус тэр уралдааныг үзэж сонирхож байгаа гэх мэтлээ ингээд маш олон талын ач холбогдыг л бид нар нэг дор харна өгөш 6 сургуулийг оролдуулаад нэгийг нэг чагсаах нь ерөөсөө ач холбогдол байхгүй юм байна л гэж одоо бид нар харсан. Жишээлбэл Герман гэхэд бидэрт медаль авах сонирм бишээ. 700 онооны босгодоо бидний бэлтгэж байгаа хүүхдүүд манай мэрэгжлийн боловсролын байгууллагад байгаа оюутнууд байна уу гэдгийг л харах гэж ирсэн гэдэг. Жишээл ийм хандлагаар бид нар асуудалд хандж чадах юм бол илүү өгөөжтэй байна л гэж харсан да. 2024 он боловсролын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахад бас нэлээд тийм үр бүтээлтэй хүртээмжтэй тэгш боломжийг олгосон ийм он болж өнгөрлөө гэж ерөнхийд нь бол дүгнэж байна. Учир нь бид нар 20 жилийн шинэ ухааны үндэстэй туршин дэлхийн улс орнуудад нэвтэрч хэрэгжиж байгаа идэвхтэй математикийн хичээлийн платформыг 1-5 дугаар ангийнхаа бүх сурагчдад холбогдоо ялгаагүйгээр хувьсах зардлынхаа одоо бүрэлдэхүүн хэсгээр нэмэлтээр одоо авч ашиглах боломжийг бүрдүүлээ. За Pearson одоо англи хэлний платформыг бас Монгол улсын бүх сургуулиудад хэрэгжүүлэх боломжийг гаргаж ирлээ. За мэрэгжлийн боловсролын салбарт бид нар одоо дэлхийн ур чадварын уралдаанд өмнөх амжилтаа ахиулсан. За тэгээд дэлхийн ур чадварын уралдааны форматаар бүх багш нараа бэлтгэсэн, сургасан ийм бас том одоо зохион байгуулалтыг түүхэнд анхудаа бас хийлээ. Гэх мэтлэн ингээд сургуулийн өмнөх боловсрол, дээд боловсролын салбарт боловсролын хүртээмж, тэгш байдлыг хангахад чиглэсэн одоо томоохон ажлууд хийгдсэн ийм он жил байлаа. Ингээд 25 он бас энэ 24 оны амжилтуудаа ахиулж хэрэгжүүлж байгаа энэ үр дүнтэй үйл ажиллагаануудаа одоо нутагшуулж хүн болгон эзэмшиж одоо үр дүнтэй байх ийм жил байх болтугай гэж хүсэн өрөө. Тэгээд боловсролын салбарынхаа нийт багш, ажилчид, за суралцагчид, за тэдний эцэг асран хамгаалагч бүхий л хүмүүст шинэ оны мэнд төвшүүлье.